Бие хамгаалах урлаг гэсэн нэрийг бүхэлд нь хадгалдаг онцгой нэг төрөл бол айкидо. 1990-ад оны ихэнх үед Монгол хөгжиж эхэлсэн айкидо нь үзэл санааны, гүн ухааны, хүмүүжлийн, бясалгалын, хөдөлгөөн төлбөрийн үндсэн зарчмуудыг нэгтгэнэ. Бүх мэх техник нь зөвхөн бие хамгаалах зорилттой, хүмүүнлэг байгалийн эвсэл төлөвлөгөөнд тулгуурладаг учраас халз дулааны хэлбэр тичээлэгчдийн дасгал байдгүй гэдгээр онцлог юм. Айкидо гэдэг бол юуны өмнө одоо хүн төрөлхтний нэг оюуны өмчийн нэг хэлбэр гэж би хэлмээр санагч байна. Айкидо бол хүн төрөлхтний ололтуудын нэг л хэлбэр, соёлын уламжил. Өршөлдөгчийг яг нарийн ярих юм бол бүхэл тулааны урлаг тэр хөл бие хамгаалах урлагийн үндэс бас яг энэ хүчийг дагуулгад байдсан шүү дээ. Тэр бол тэр уулган бас ингээд тулааны урлаг гэж нэрлэдэг бол шинэ дотор их нарийнууд явж идэг. Тэр боксч бай, кик боксч бай, тийм үү? Каратеч бай. Энэ дотор чинь яг хүний хүчийг бас дагуулдаг нарийн мэдрэмжүүд, нарийн энерги олголтууд байдаг байхгүй юу? Айкидо тэр ягаад онцлог гэхээр яг цэвэр утгаараа тэрийг авч явдаг. Каратеч бай, ер нь бол кикбоксинч бай, боксинч бай. Энэ урлагууд нь их өндөр түвшинд эзэмшсэн мастерууд өгдөрөө яг адилхан нэг санаанд хүрдэг. Энэ юу гэхээр ерөөсөө энэ урлагуудын үндсэн мөн чанар, хүний хөгжил, хүн гэдэг утгаа авч явах тий. Хүн гэдэг сайхан нэрийг л одоо ялгаатай нэрийг тий. Бусад амин шимэртэн санта дуусаас ялгаатай энэ нэрийг л өндөр төрөх зорилготой. Айкидоны ганц онцгой нь бол зөвхөн цэвэр бие хамгаалах урлагийн хэлбэрүүдийг хадгалсан. Тийм ч бас тэмцээн байдаггүй. Бусад тулааны урлагууд гэдэг бол яг товчхондоо хэлэх юм бол бас тодорхой хэмжээгээр хүч, хурд, хурцыг уралдуулсан хэлбэр л дээ. Хүчний эсрэг бас тодорхой хэмжээгээр хүч хэрэглэн, хурдын эсрэг хурд хэрэгжилж ээж техникийн одоо давгаа гаргаж ээж тийм ээ. Тэгээд яг ялах дийлэх бас жоохон агуулга байгаа. Тэгээд бусад тулааны урлагууд айкидогийн хувьд болохоор нэгэнтээ ки энергийн зохицол төгс төгөлдрийн замнал гэдэг санааг ярих юм бол заавал дийлэх гэдэг зорилго байхгүй. Бид нар тэмцээн зохиодог. Айкидоор хичээлдэг хүмүүс бол ерөөсөө каратеч бай, кикбоксч бай, боксч тэр мастеруудыг ялах ямар зорилго байхгүй. Гэхдээ бидний судалдаг зүйл бол яг тэр боксийн довтлогооны хэлбэр юм уу, карате юм уу, тийм одоо жудоч бай юм уу, тэдний довтлогооны хэлбэрүүдийг ерөнхийдөө судлаад тэдний эсрэг дийлэх зорилго ерөөсөө байхгүй боловч яг тэдний боломжийн довтлогооныг яаж сааруулах уу, сармгаж болох уу, тойруулах уу гэдэг санаа агуулж дасгал хийдэг. Бидний сурлагын хамгийн гол зорилго нь бол сэтгэл зүйд нөлөөлөх, сэтгэл санаа тайвширч тийм үү, ай хайлгүй хүн нэрээ авч явах бясалгалын хэлбэр шүү дээ. Зүгээр нөгөө утгаараа болохоор бит байдлаараа бидэрт нөлөөлөх орлогыг сармгаж болох. Ямар ч тийм хугалж зохиж юм уу, няцах зорилгогүй, шийдэх зорилгогүй. Тэгж ярил энэ хүч дагуулах гэдэг нь их ойлгохтой байна. Сайн байцгаана уу? За Монголын айкидо холбооны инх удаагч байна. Бидэнтэй хамт Монголын айкидо холбооны баясгалан багш маань байна. За өмнөх хичээлээр бид нэр айкидогийн үндсэн суурь тасгалуудын нэг бие халаалт ба уналтыг үүссэн байгаа. Та бүхэн маань бидэнтэй хамт маш сайн хийсэн гэж найдаж байна. Өнөөдөр бүгдээрээ айкидогийн цэвэр техник мэх хийж үзэсгэх болно. Икко гэдэг мехийг бүгдээрээ маш олон талаас яаж хийх хүстэй анхан шатнаас нахгуулаад бүгдээрээ хийж үзье. За багштайгаа хамт хийгээрэй. За икко гэдэг мехийг бүгдээрээ үзэхийн тулд эхлээд үндсээс нь эхэлж бүгдээрээ явцгаах болно. Үндэс гэдэг бол айкидо дээр үндэс гэдэг бол маш чухал тийм ээ. Та бүхэн маань яаралгүй багшаа дагаад хийгээрэй. За нөгөө нэг түрүүчийн хичээл дээр өгсөн заасан үндсэн цогцолт гэдэг байгаа тийм ээ. Хойдлын хөл, баруун хөл урдаа, зүүн хөл хойноо өөрөөр тэмцэрийг сайн хадгалаад нөгөө давтлагч үкэ гэдэг хүн маань багш нь баруун талын кататидори гэж нэрлэдэг байгаа. Баруун гарын буунаас барьлаа. За эндээс икко гэдэг мехийг бүгдээрээ үзье. Икко гэдэг хоёр янз байгаа шүү. Хоёр хэлбэрээр хийн. Урагшаага буюу омото хэлбэр, хойшоогоо буюу ураа хэлбэр гэж байгаа. За урагшаага бүгдээр явж үзье. 1
Тоотой гэдэг багш нь үзье. За энэ дээр хараа. Бүгдээ багшаа хараарай. Түгжээс барьц. Эрхөө уруу багцлан багшийн эрхөө уруунд дараа 4 уруугаараа цаатлын саруур бүр орж өгөөд за нөгөө гараа ингэж салгаад түгжээс барьц бугууг нь сайн эргүүлээд тохоон дээр дараад за урагшаага хитүүллээ. Тохоон дээр байн гараастай байгаа. За уран дээрээ суугаад аль болох түгжээс барьц руугаас шахаж өгнө шүү дээ. Мөрлөн шахаж өгөөд ингэж дуусгах байна. За одоо ураа хэлбэр үзье тийм ээ. Ураа. Нороор хойшоо хэлбэр. За урдлын үлрээ эхэлнэ. 1 Нүмүү адил түгжээс барьцаа барьлаа. Эргүүллээ. Зөв. Яг зөв ингээд суухнаа. Уран дээрээ суун. За бүгдээрээ энэ талаас бас нэг хэд үзье. Ураа хэлбэрээ үзье. Ико 1 2 тойроод хэрэглээ. Бүр эргээд үгүй. Нөгөө хүний тэнцвэргүй болгоод байгаа шүү дээ багш тийм ээ. За муу адил. Уран дээрээ суулаа. Байнга хянаастай явна. Зөв. За айкидо гэдэг бол мэдээж самурай урлагаас үүсэлтэй. Тийм болохоор самурай та бүхэн ико гэдэг мэхийн тайлбар тийм ээ. Самурайн сэлэмний хөдөлгөөн гэдэг бол хөдөлгөөнөөс үүсэлтэй. За энэ багшаа сэлэм гаргаж байгаа санааг нь хараа. Манай урагшаага гарын урагшаа ингэж байгаа шүү дээ. Тэнгүүд баясагч нөгөө гараар байлаа. За хараа. Харж байна тийм ээ. Энэ зөвхөн санаа шүү. Үндэс яваад байгаа тийм ээ. Үндэс. Зөв. Энэ санааг бас энэ дээр хэрэглээд байгаа байхгүй юу? За одоо энэ катати доре гэж байсан бол бас ингэж бас баригддаг хүмүүс. Айхами гэж. Багшаа хараарай. Айхами ингэ барьчихдаг байхгүй. За эндээс бүгдээрээ иког муу адил нэг түрүүний яг сэлэм гаргаж байгаа юм шиг. Нэг тохоог нь бариад урагшаага. Зөв. Зөв. Дахиад нэг үзье. Нөгөө гараараа бариулчлаа. Гараа шагалахгүй сул байна. Урдлын хөлөөрөө урагшаа. 1 болж байна. За дараач. Одоо бүгдээрээ энийг гой хөгжүүлээ тийм ээ. Энэ бол акидо гэдэг бол зөвхөн ингээл бугуунаас барайл байдаг юм бол биш. Бид нэр бол өшөө өргөнцлөх хэрэгтэй. Манай Монголын нөхцөлд бол маш шилбэг тохиолддог. Заандах, мөрнөөс барих, мөрнөөс бариад алгадах тийм ээ. Тэгэл өшөглөх, хойноос тэрж авах гэд маш олон төрлийн ситуац байдаг учраас багш нь маш одоо энгийнээр түгээмэл байдаг тийм ээ. Барьц заандчлаа. Заанд болсон нөхцөлд бид нэр эко гэдэг юм ихийг маш гоё бас хийж болох нэ. За бие хамгаалахын тулд хийх гэж байна. За багшаа дагаад удаа туршаад үзье. Нөгөө түгжээс барьц гэдээсэн шүү дээ багш нь тийм ээ. Түгжээс барьцаа барьлаа. Одоо өөрийнхөө биетэйгээ зэрэг мөрнийхөө нурууныхаа булчинтайгаа зэрэг хөтлөнө. Багшаа таагаар гэрээ. Яг ингэж. Дахиад удаан үзье. Хариулчлаа. Баруун гараараа бугуунаас нь бариад ингэж зайгаа мэдэрч хоорондын зай мэдэрлээ. 100 гараар түгжээс барьцаа барьлаа. За. Дэсрэн энэ дээр нэг гэхэд дэсрэх хэрэгтэй. Хурд аваад энэ барьцыг тавилах гэдэг шүү дээ. Биетэйгээ зэрэг. Одоо та бүхэн хараарай. Миний багшаа хөлийг нэг хараад аваарай. Хөл ингэжсэн бол нэг гэд ийшээ ирэх эсрэлттэй. Нэг. За яг энэ хөлийн байрал, гарын байрал зэрэг явлаа. Нэг. Яг зөв. Шууд тохоон дээр дарлаа. Гүнээ хяналаа. Урагшаа. 1 2. Зөв. Ингээ заандцсан нөхцөлд бол маш сайхан хийгээд. За нөгөө талаа нэг хийгээд үзчих. Багш нь тайлбарлаад. За багш гараараа 100 гараараа хоорондынхон зайг мэдэрлээ. Баруун гараараа
Хүрээс хүртээ баярлаа. Чанга барна. Дэсрэн. Биетэйгээ биеэрээ бүр ингэж харахна шүү дээ. Нэг тохон дээр дарлаа. Урагшаа. Үргэлж хүнийг хянаш. За. За бүгдээ нэг гоё өчөө нэг гоё баяжуулж үзье. За. Энэ хутга тийм ээ. Модон хутга байгаа. Дээрээс шоумен гэдэг дээрээс утгаар ингэж хүмүүс далааж ямар нэг юмар эд зүйлсээр цохол бид нар энэ эког дэмхийг яаж хийж болох вэ тийм ээ. Тэгэхээр юуны төрөнд бид нэр толгоогоо энэ аюултай замаас нь те хутганы энэ замаас холдуулах хэрэгтэй. Хажууч. Тэгэд одоо нэг энэ гараараа ингэж гусуулаад урагшаа. Энэ гараараа хаацсан тохиолдолд энэ хутгал аюулгүй болчлаа шүү тийм ээ. За дахиад үзье. Нэг яг зөв. Хамгаалт нь 2 анз байгаа, 2 3 анз байгаа тийм ээ. Эхнийх бол энэ нэ ингэж хамгаалж болно. Гараа ингэж икслээд хурнуудаа хумын шүү. Хурнуудаа хумын. Явлаа. 1 2. Ан дээр ингэ тохон дөрөсөн дарж хагаад хутгыг ингэ авчруулах нэ. Яг зөв. Нүгээр явлаа. За дараачийн хамгаалттай юм ихнэлхээр тэр гараа дээрээс явлаа. Энэ шууд нөгөө хүн буухаас өмнө тохоонд ороос нь тулах хэрэгтэй. Туллаа. Энэ гараа барьлаа. Харсан тийм ээ. Барьлаа. Яг зөв. Муу адил тохоонд тавилаа. Сил одоо энэ хутга бол гэхэд ингэж эртээ талаас нь ингэж барьж авч болохгүй. Тийм ээ мэдээж гараа тусна. Дандаа хутганыхаа эсрэг талаас нь. Яг зөв. За дээрээс явлаа. 1 туллаа. Барьлаа. Ерөөсөө хүнийхээ тэмцэрийг алдагдуулж дандаа явна гэсэн үг. Жишээл ингэж барьчаад шууд ингэж хэрээд татах гэх нөгөө хүн чинь унахад аяг хэцүү. Хитгэд хэцүү тийм ээ. Дохоон дээр нь дараад яг юм гуралж үүсгээд гуралж дотроо ингэж бодох нь шүү дээ. Хойдлынхаа баруун хөлөөрөө нөгөө хүнийхээ тэнцвэргүүд л ийш. Дохоог нь ингэж нуглаад дахиад үзүүлье. Дохоог нь нуглаа ингэ дээш болгочих. 1. Тэнгүүтээ баруун зүүн рүү ингэж нөгөө гуралжингаа үсгээд чирээд. Зөв. Яг зөв. За тэгэд энэ сугуруу нь баруун өвдгөөс хийж өгөөд та нөгөө сэлэн хутга байгуул аюулгүй болгоод за ингэж сайхан бариад. За өнөөдөр та бүхэндээ багш нь 2 багш нь эко гэдэг мхийг үзүүл товчхон богоод үзүүллээ. Ер нь бол айкидо гэдэг бол цэвэр бие хамгаалал урлаг тийм ээ. Заавал хүн рүү товтлох шаардлагагүйгээр өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой. Тийм болохоор та бүхэн энийг үүгээр хичээснээр одоо өөрийнхөө дотоод амраа амгалан болох, тайвшрах, уур уцаараа барих тийм ээ. Маш олон давуу талтай хөдөлгөөний дутаглаас гарах тийм ээ. Тийм болохоор гэртээ та заавал баг их гэлтэхгүйгээр багаар өөртөө цаг гаргаад багаар энэ хүмүүсийг сураад хажуугаар нь хөдөлгөөний дутагдлаа арилгаад өөрийнхөө биеийг цаан хөгжүүлээд яваасаа гэж 2 багш нь хүсэж байна. Тэгээд дараагийн хичээл дээр 2 багш маань Нико гэдэг 2 дахь бас гоё чухал мэх байгаа үзүүлэх болно. Тэгээд бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Тэгээд дараа дахин уулзъя. За баяртай. айкидо нэрэн дотор зодлогдох тулалдах ялан биш гэсэн үг юм шиг байна.
байна.